монголчууд маань магадгүй Германд үйл хөдлөх авах одоо сонирхолтой байдаг байж магадгүй. Тэгээд одоо монгол хүний хувьд Германд үйл хөдлөх хөрөнгө авах боломж байдгүй. Ер нь гадаадд авах боломжтой юу? За мэдээж зөвхөн монголч гэлтгүй гадаадын бас бусад иргэн авах сонирхол байдаг. Үйл хөдлөхийн хөрөнгө гэдэг бол хөв хүнд байдаг хамгийн том үнэн өсөх, ирээдүйд өсөх боломжтой, үн цэн өсөх боломжтой объектив одоо хөрөнгө гэж хэлж болно, тийм. Гаранд баригддаг, нүдэнд харагддаг хамгийн том хөрөнгө гэж хэлж болно. Үйл хөдлөх газарч бай, байшин барилгач бай, эсвэл өөр ингэсэн вүүнэн буюу тийм ээ юу гэмэ байрч бай, тийм. Болохоор хамгийн хэрэгтэй зүйлүүд монголчууд сүүлийн үед нэлийн их сонирхдаг, ер нь бол үргэлж сонирхдаг, тийм ээ. Өөр ингэсэн үйл хөдлөлттэй хүн бол ер нь бол айгүй амьдралын одоо өндөр баталгаатай хүн байна гэсэн үг. За тэгээд монголчуудын хувьд ялангуяа 3 дахь орны хүмүүс тийм ээ үйл хөдлөх авах боломж нь байгаа хэдий ч шаардлага нь маш өндөр байдаг. За тэгээд тэр дундаа яг юу ямар шаардлага байна гэхээр одоо хамгийн наад зах нь танд нэг даатгал хэрэгтэй. Тэр нь Risikolebenversicherung. Бүх банкнууд тийм ээ та тодорхой хэмжээний байр хамталтаж авъя гэхээр танаас заавал Risikolebenversicherung-тай юу гэж асуудаг. За тийм ээ нэгдүгээр тэр. Хоёрдугаарт таны Aufenthaltstitel буюу одоо та байнга авсан уу? Байнгын орчин суух эрхтэй юу гэдгийг хардаг. За энэ бол хоёр дахь нь. Гурав дахь нь болохоор байнгын ажлын гэрээтэй юу эсвэл та бие даасан бизнес эрхлэгч юу гэдгийг хардаг. Хэрвээ та байнгын ажлын гэрээтэй бол танд маш эргээр тусдаг. Хэрвээ та бие даасан бизнес эрхлэгч бол ядаж сүүлийн 5 жилийн одоо Wirtschaftlichkeit буюу эдийн засгийн одоо хэр нэмэлттэй байгааг тийм ээ ашигтай ажилласныг заавал шалгаж хардаг гэсэн үг. Дээрэс нь сүүлийн мэдээж хүн тодорхой хэмжээний байр худалдан үйл хөдлөх худалдан авахд өөрийн гэсэн eigen capital буюу өөрийн гэсэн өөрөөсөө гаргаж ирж байгаа капитал тийм ээ тодорхой хэмжээний хэдэн хувийн урьдчилгаа төлбөр өгчээж би одоо үйл хөдлөхийн зээлэнд хамрагдах боломжтой. Тэр нэг янз тэр нь тухайн ярилцсан одоо банктайгаа шууд хамааралтай. Тэр банкны чинь одоо банкир хүн юу гэж хэлж гин тийм ээ одоо үгүй бид нар 5%-ыг авна, 10%-ыг авна, 20%-ыг, 30%-ыг эсвэл та 60%-ыг авах юм бол та шууд хүүгөө төлөх боломжтой ч гэдэг юм уу янз энийг гэрээнээр ярилцж байгаа тусгах боломжтой гэсэн үг. Маш гоё боломжууд байт юм шүү дээ. Монголд болохоор одоо яг тодорхой 50% гэж тэгээ нөгөө дөнгөж залуу гэр бүлүүд маань тэр урьдчилгаа мөнгөө хоригдлуулахад бол маш их ууддаг. Тэгээ би энэ сонсч ирсэн л да залуучуудын урнаа бас хэлжсэн залуучууд маань үйл хөдлөх хөрөнгө авахд дэмждэг улсын банк байдаг. Яг залуу хүмүүстэй зориулсан энэ бас байна болно. Энэ нь болохоор мэдээж залуу хүмүүст иймэрхүү зүйл дэмждэг хүмүүс дэмждэг банк, улсын банк гэж юм бол байдаг. Мэдээж улсын банкнд германуудыг дийлэх банкуд өөрсдөө ордог. Гэхдээ мэдээж гэрээний тусгалтайгаа буюу одоо гэрээний нөхцөл байдалтай шаардлага хангасан байх ёстой. Тухайн одоо залуу гэр бүл маань өндөр боловсралтай тийм ээ өндөр боловсралтай одоо академик niveau мөн дээрээс нь тодорхой хэмжээний доктортой өндөр орлоготой байх юм бол мэдээж улс орон Германы банкуд айгүй хүчтэй дэмждэг. Дараагийн асуулт болохоор хэрвээ Монголоос одоо мөнгөтэй бол шууд ингээд Германд одоо үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах боломжтой. Тийм боломж байна. Яг мэдээж тийм боломж байдаг. Гэхдээ өнөө үед маш олон төрлийн хуулийн өөрчлөлт орсон. Geldwäschegesetz буюу мөнгө угаалгын одоо мөнгө угаалтаас хамгаалдаг хууль гэж байна. Хэрвээ та их хэмжээний мөнгөөр Герман улсаас гаднах орноос авчрах юм бол тийм ээ германчууд эхлээд энийг тодорхой хэмжээний хугацаанд хурааж авна, шалгана. Энэ юу мөнгө вэ? Энэ цэвэр мөнгө үү? Ямар төрлөөр ажиллаж олсон мөнгө вэ? Тийм ээ гэх мэт эднэрийг шалгадаг. Тэгээд мөн Германд яг мэдээж ямар хүмүүс хэрэгтэй мэдээж ажилтай, ажлын байртай, тийм ээ, ажлын гэрээтэй хүмүүс хэрэгтэй. Яагаад гэвэл Герман татвар төлөгчид хэрэгтэй байдаг учраас. Тийм ч учраас
мэдээж Германд хөрөнгөтэй хүн ирж шууд үйл хөдлөх хөрөнгө аваад энэ чинь амьдрна гэх юм бол мэдээж германчууд үгүйсэхгүй мэдээж дуртай үглэж явна. Тийм гэхдээ мэдээж тодорхой хэмжээний шаардлагууд нь маш өндөр болдог гэсэн үг. Германд ингээд нэг хүн би одоо үйл хөдлөх хөрөнгө хөдлөж авлаа гэхэд яг ямар дараалал явдаг вэ? Эхлээд одоо байраа олсон байх хэрэгтэй юу? Ер нь яг яаж явагдах вэ? Тэр бол мэдээж индивидуал үйл хөдлөлийн зөвлөгчдөр очоод та байр худалдаж авъя. Би одоо ийм хөрөнгөтэй ийм байна гэж хэлчих боломжтой. Эсвэл та шууд банк дээр очоод банкны хүмүүстэй ярилцах боломжтой. Гэхдээ та хувь хүнийхээ хувьд мэд хэрэгтэй. Надад яг юу нь аль нь илүү ашигтай байна тийм ээ. Тийм болохоор мэдээж та үйл хөдлөх авахыг хүсэж байгаа банк бол юу авахыг хүсэж байгаа мэдээж та потенциал буюу тодорхой хэмжээний их хугацаанд хөдөлгөх буюу тэр банкыг санхүүжүүлэх боломжтой үйлчлэгч байна гэсэн. Эсвэл үйл хөдлөлийн борлуулагч буюу иммобилиан байгаатай тийм зөвлөгчдөр очих юм бол мэдээж та тэр хүний хувьд та бас мэдээж нэг байраа борлуулж өгөх потенциал гэж хэлж болно. За үүн дээрээс харахад та танд маш олон төрлийн маршрут буюу индивидуал боломжууд байдаг. Яаж ч хэлсэн болно. Гэхдээ таны хувьд хамгийн төлбөр багтаа бөгөөд ашигтай хэсгээр нь эхлэх хэрэгтэй. Тэр нь болохоор аль болох банкар биш. Яг л банк өөрийн гэсэн за жишээлбэл Sparkasse авч үзээ л да. Sparkasse өөрийн гэсэн үйл хөдлөх хөрөнгөтэй тэрийг бас борлуулах хичээдэг тийм ээ. Тийм болохоор банкны хувьд та 100% шууд банк дээр явах юм бол та банкнаас 100% хамааралтай болчихно гэсэн үг. Эсвэл та зүгээр одоо өөр нэг үйл хөдлөлийн компани дээр шууд очих юм бол тэр үйл хөдлөлийн компани чинь банктай ярилцсан банк одоо 3 дахь оролцогч орж ирээд энэ одоо танд хамгийн шилдэг бөгөөд хамгийн сайн дажгүй гэрээний нөхцөл байдлуудыг бүрдүүлж өхийн тулд тантай хамтарч ажиллана гэсэн үг. Тэр нь тиймэрхүү үйл явц бол хамгийн одоо ашигтай гэж хэлж харж болно. Тэгэхээр одоо үйл хөдлөлийн зуучлагч буюу зөвлөгчд надад байр олж өгөөд ингээ миний бичиг баримтуудыг миний өмнөөс ингээ бүгдийн сайхан ингээ хийгээд өгөх. Би одоо Монголд бол хувь төлөвлөгчтэй та үйл хөдлөлийн 1 буюу 2% биднэрт төлөх ёстой гэдэг. Тэр зуучлагын үн хөлс нь ямар байх вэ? Би хэдэн төгрөг төлөх вэ? Тэр нь болохоор мэдээж бас Герман улсад улс бол яг адилхан. Гэхдээ мэдээж маш өндөр хэмжээний хамгийн дээдлийнхэд 3% тэр тухайн үйл хөдлөлийн чинь одоо үндсэн одоо Kaufpreis те 100% худалдаж авах үнэний чинь 3% байж болно, 4% байж болно, 5% байж болно. Эсвэл 10 хамгийн дээд нь 10% хүртэл байж болно тийм. Энэ нь яг хуу таны худалдаж авж байгаа иммобилие буюу тэ үйл хөдлөхөөс шалтгаална мөн дээрээс нь үйл явцаас нь шалтгаална. Хэр удаан одоо тэр үйл хөдлөлийг худалдаж авахд ямар үйл ажиллагаа орсон төрнөөс нь бас шалтгаална гэсэн үг. Тийм. Монголд бол одоо ингээд 40-оос дээш билэн ер нь 50 ингээд хүрээд ирэхээр танд зээл болохгүй заавал одоо 3 дахь житгээд 2 дахь житгээд батлан даагч хүн байх ёстой гэдэг л дээ. Тэгэхээр Германд одоо яг үйл хөдлөх авахд нас заасан байх уу? Зээлээр худалдан авахд? Үгүй. Яг хөө зээлээр худалдан хэрвээ та юу тодорхой хэмжээний дараах шаардлагуудыг хангасан бол тийм ээ мэдээж ямар ч үйл хөдлөх хөрөнгө авах боломжтой. Танд юу байх хэрэгтэй? Амь насны даатгал байх хэрэгтэй, ажлын гэрээ байх хэрэгтэй, одоо урьдчилгаа байх хэрэгтэй. Энэ 3 зүйл хамгийн чухал 3 зүйл бүрдсэн байхад та үйл хөдлөх хөрөнгө авах боломжтой гэсэн үг. Тийм. Тэгэхээр тэтгэврийн насанд төгсөж байгаа хүмүүс бол яах вэ? Тэн дээр бол мэдээж тэрэн дээр бол мэдээж таны хөрөнгийг авч үзнэ. Хөрөнгийн чинь байгаа байдлыг авч үзнэ. Хэрвээ та үнэхээр 100% шууд мөнгө өгөөд авах боломжтой бол мэдээж танд авах тэр үйл хөдлөлийг авахд дургуутсах юм байхгүй тийм. Мэдээж таны одоо хөдөлмөрийн нас чинь нэлээд явцсан тий тодорхой хэмжээгээр удахгүй тэтгэврийн насан дээр ирэх гэж байгаа бол ер нь бол банк бол үгүй гэж хэлнэ. Хэрвээ та их хэмжээний зээл авч байгаа бол тий. Тэгээд ер нь ихэвчлэн европчуудын ч юм уу нэг юу ингээд газраа аваад яг өөрийнхөө байранд ингээд амьдрах илүү тухтай гэж үздэг тийм ээ. Манай монголоор бол нөгөө гэр хороол гэдэг байгаа. Энд болохоор гэр хороол нь илүү өндөр үнэтэй байдаг. Тэгээд яг
газар өмчилж авах худалдаж аваад өмчлөх эрх нь гадаадуудад байдаг уу? Монголд бол байдгүй шүү дээ. Гадаад ирнэ газар өгөхгүй хин нэгэнтэй гэр бүл болсон тохиолдол гээд жоохон юутай байдаг л да. Энэ дээр болохоор яг мэдээж хүн болгон авах хэрэгтэй. Хүн болгон хэрвээ та Герман улсад амьдарч байгаа бол эсвэл Герман улсад хэмжээний татвар төлдөг бол одоо Grundsteuer төлдөг бол окей, та авах хэрэгтэй. Тийм. Герман талын хэрэг 0.5 гэх үү эсвэл хэмжээ нь хэд гэх үү? Мэдээж тэнцэнээс бас мэдээж ямар газраасаа бас шалтгаална. Одоо жишээлбэл германчууд одоо нэг жишээл юм. Хятадуудад Герман улс өөрсдийнхөө том хотуудын хамгийн их санхүүжилт хэрэгтэй байгаа хотуудынхаа хэсгүүдийг гадаадын иргэдэд зардаг буюу борлуулдаг. Тэр нь жишээлбэл одоо нэг том хотын одоо хамгийн их Einkaufen буюу одоо худалдаа хийдэг газрууд эсвэл туризм ихтэй газруудыг гадаадын иргэдэд зархаар тэнд сууршиж байгаа одоо үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй юмнаар тодорхой хэмжээний ашгаа тэр худалдаж авсан хүндээ өгөн. Тэр худалдаж авсан хүн нь яг тодорхой хэмжээний passive income буюу тийм одоо идэвхгүй одоо хажуу хоёр дахь орлогын өсвөр бий болчих чинь л гэсэн. Тийм. Тэрний ер нь бол боломжтой байдаг. Тийм. Мэдээж бас одоо та хамаагүй одоо байгалийн хамгаалалттай газар тийм ээ хуулиараа хамгаалсан газрууд мэдээж авах боломж байхгүй. Тийм. Тэгэхээр хэмжээ нь бол ер нь бол хамаагүй. Тийм. Миний дараагийн асуулт болохоор үйл хөдлөх хөрөнгө худалдаж авахад Германд одоо тодорхой хэмжээний татварууд төлдөг тийм. Тэгээд дээрээс нотариотоор батлуулдаг. Тэрний үн бас өндөр байдаг. Хэдэн хувь байдаг вэ? Тэгээд дээрээс нь дахиад улсад хэдэн хувийн татвар төлдөг вэ? Хэрэг үйл хөдлөх хөрөнгө худалдаж авах юм бол. За үнэхээр гоё асуулт байна. Мэдээж Герман улсад хэрвээ та юу ч хийсэн бай татвар төлдөг. Тэр дундаа одоо байр худалдаж авсан ч бай, үйл хөдлөх худалдаж авсан ч бай. Таны хамгийн түрүүнд төлөх татвар бол Grundsteuer гэж байдаг. Grundsteuer. Тэгээд тэр үйл хөдлөх хөрөнгө чинь одоо Grundstück буюу зүгээр газар байсан ч бай, эсвэл өөрийн гэсэн барилга байсан ч бай, тийм ээ. Эсвэл өөрийн гэсэн түрээсний байр байсан ч бай, тийм ээ. Тэр бол түүнээсээ хамаарна олон төрлийн татварууд байдаг. Гэхдээ хамгийн чухал татвар нь болохоор Grundsteuer гэж байдаг. Тийм. Үндсэн одоо татвар гэсэн үг. Тийм. Тэр нь болохоор 3% байдаг лөө. Тэгэл нэг худалдаж авсан үнээс 3-5% гэж бол. Яг тэгэж байдаг. Тийм. Одоо жишээлбэл одоо promille гэж ярьдаг. Хэрвээ та үйл хөдлөх авах юм бол тэр үйл хөдлөхийн чинь үндсэн одоо Kaufpreis буюу худалдаа авах хүнийх нь одоо хэдээс хэдэн хувь тийм ээ 3-5% эсвэл ер нь бол хамгийн багадаа 3% гэж ярьдаг. Тийм. Тэгээд яг юу байхаас шалтгаалan тийм мөн ирээдүйд яг юу болохоос шалтгаалж бас үнэ өсдөг гэсэн үг. Тийм. Одоо 3-5% нэг удаа төлөх үү? Би одоо байнга төлөх юм уу? Та нэг удаа л төлнө гэсэн үг. Нэг удаа төлөх тийм ээ. За тэгээд Grundsteuer ялангуяа хэрвээ та газар худалдан аваад ямар нэгэн үйл ажиллагаа үйлдвэр аж ахуй явуулах юм бол мэдээж тэр нь өсөж гин гэсэн үг. Яг гэвэл та тэр газрыг ашиглаж байгаа тийм ээ. Эсвэл тэр байгууллагыг ашиглаж байгаа гэдэг утгаар тийм. Натратын үн бас өндөр байдаг шүү дээ. Натрат болохоор яг сүүлд гарсан хуулийн шинжлэгдсэн хуулиудаас болж натрат ажилчин биш, бие даасан бизнес эрхлэгч гэдэг утгаар явсан. Тийм болохоор натрат өөрсдийгөө санхүүжүүлэх учраас натратын үн хамгийн их хэмжээгээр өссөн. Таны худалдаж авах хөрөнгөний чинь ер нь бол дунджаар 4% байдаг. Энэ нь болохоор Бундесландаас хамаарна тийм ээ хамаарна. Тийм болохоор ойролцоогоор нэг дунджаар 4%, 5% гэж ярьдаг байна тийм. Банкнаас бас юу зээл авахдаа юуг анхаарал зүгээрээ хугацаа хэр байх вэ? Бас асуулт банкнаас зээл авахдаа та бүхэн маань аль болох компьютер банктайгаа хийж байгаа гэрэн дээр анхаарах хэрэгтэй. Тэр тэлгүүн буюу одоо цэнз болон тэлгүүнээр анхаарах хэрэгтэй. Тэр нь болохоор сар бүрээр төлж байгаа мөнгө хувааж төлж байгаа төлбөр мөн дээрээс нь байна. Тэр хүү бол та бүхний хувьд бол ер нь санхүүгийн айгүйх маш хэмжээний дарамт
маш их хэмжээний дарамт та бүхэн манайг тодорхой хэмжээний хугацаанд зээл авлаа, тодорхой хэмжээний мөнгөнд дүнгээр буцааж төлөхдөө та маш их хэмжээ болгож төлдөг. Та үндсэндээ өөртөө мөнгө наалдуулах биш, бүр илүү банкыг баяжуулж байна л гэсэн үг. Тийм болохоор хэрвээ та заавал кредит буюу юу авч байгаа бол аль богино хугацаанд тэгээд аль богино хэмжээгээр авахыг хичээгээрэй. Тийм богино хугацаа гэдэг маань ягаад би тэрийг хэлж ийм нэхэр тэр хугацаанд хэрэг урт байна төдий ч нэгээр таны төлөх хүчин юу сунгагдаад яваад байна гэсэн үг. Тэрийг ерөөсө та юу яах боломжгүй. Тэр банкир хүн ер нь бол өөр тантай ер нь холбог юу ярилцж байгаа гинэн дээр тусгадаг. Таны одоо ажлын чинь орлого хэрвээ тэрийг бүгднийг бигашнэн болох хэвээр. Яг Монгол шиг яг тийм баттай үн төлбөр гэж ерөөсөө байхгүй бүгднийг цаанаас нь боддог гэсэн үг. Хэрвээ та ингээд зээл авлаа гэж очиод банк дээр очих юм бол та банк чинь таны цалин харна, таны орлогын түвшинг харна тийм ээ. Мөнгө хөдөлмөрийн чинь насыг харж агаад тантай ярилцж агаад хугацааг нь тодорхойлно. Хугацааг нь тодорхойлсныхаа дараа тэр хүүгийг бодож болдог байхгүй юу. Тийм болохоор банкн дээр хамаагүй их хэмжээр зээл авч болохгүй. Тэгээ урт хугацаагаар хийж болохгүй. Банк мэдээж танд туслах маягаар зөвлөгөө өгдөг. Гэсэн хэдиж эцэст нь танд хамгийн ярвхтай гэрэг бий болгодог гэсэн үг. Яг л мэдээж банк баяжхыг хүсэж байгаа. Баяжин ч гэжтэй одоо ашиг гаргахыг хүсэж байгаа тийм ээ. Cash flow сар бүрийн орлоготой байхыг хүсэж байгаа. Тийм болохоор миний зүгээс яг нэмж ярих юм гэх юм бол хэрвээ та бүхэн маань монголчуудаа гэж хэлэхэд хэрвээ энэ хэсгийг үзэх юм бол мөн та хоёр маань ч гэсэн ирээдүйд үйл хөдлөх сонирхож байгаа бол миний офис одоо манай компани зөвхөн миний хариуцаж хүлээн авдаг салбар маань өөр нэг үйл хөдлөлийн компанитай хамтран ажиллаж хүмүүст аль хамгийн боломжит хэмжээгээр үйл хөдлөх худалдан авах боломжийг одоо гаргаж өгч байна гэсэн үг. Дор хаяж одоо тухайн үйлчлэгчд маань үйл хөдлөх хөрөнгө авлаа гэж бодоход дор хаяж нэтто цалингийн чинь орлого тийм ээ хамгийн багадаа 1500 байх боломжтой тодорхой хэмжээний одоо тийм ээ одоо урьдчилгаа төлбөр чинь заавал 10% биш 3%, 4%, 5% байх боломжтой гэдэг тодорхой хэмжээний кондицон гаргасан. Хэрвээ та бүхэн маань үйл хөдлөх сонирхож байгаа бол манай компанитай холбогдох боломжтой, ялангуяа надтай холбогдох боломжтой. Манай компани бол биш. Яг гэвэл зөвхөн манай салбарын нэг хариуцж авч байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэлэхээр тийм ээ зөвлөгөө авах нь. Нэгдүгээр тийм, хоёрдугаар та нарт маань яг ямар боломж байгаа гэхээр одоо юу юм бэ заавал ийм нотар кост төлөх шаардлагагүй. Тэгээ макла провизион буюу тэгээ үйл хөдлөлийн зөвлөгөөнд тодорхой хэмжээний одоо провизион төлдөг. Тэрийг төлөх шаардлагагүй болоо явчихжээ. Тэгэхээр та нар маань тодорхой хэмжээний төлбөрөөс бас эвтэйхэн гарах боломжтой болсон гэсэн үг. Хэрэгтэй маш зөв шаардлагатай мэдээллүүдийг их хэлээр авах нь тийм ээ. Харин тийм.